За сайн байна уу манайхаа шинэ 7 хоногийн мэндэ. Тэгээд өнөөдрийнхөө зочноор Сүхбатыгаа ороод аваад ирсэн. Битээр бас одоо найзлаад хэдэн жил болж өглөө. 7-8 жил. 7-8 жил. Тийм. Тэгээд нэг сэрэлтийн тухай ярих гэж байгаа. Өнөөдөр ер нь бол бас сэрсэн хүн гэж ямар хүнийг хэлдэг талаа хэрхэн яаж сэрв гэдэг талаас нь сонирхно. Ер нь чиний бодлоор сэрсэн хүн гэж ямар хүнийг хэлдэг? Ер нь зөвийг бодож, зөвийг тунгааж, зөвийг ухаарч, зөв зүйлөөр тэмүүлж чаддаг хүнийг сэрсэн. Сэрэх үе шат ч нэг яваад байна тий. Ер нь зүгээр өөрийнхөө туршлагаар ярил ер нь ямар хөө шатыг туулав? Ер нь бол эхлээд бол таньж мэдэх, ухаарах альва зүйлүүдийг бид нар одоо юуг зөв гэж үзэж байна тий. Жишээ нь бодол ч юм уу, үйлдэл ч юм уу тий. Юуг нь зөв гэж үзэж байна гэдгийг эхлээд ухаарах хэрэгтэй байна л да. Маш сайн ухаарч авах хэрэгтэй. Мэдээж ухаарсны дараа ямар нэгэн шийд гаргах хэрэгтэй. За одоо би энэ зүгээ бодсон энэ замаараа би явах уугүй юу? Зүгээр буцаагаад ингээд зүгээр унтаж явах ч юм уу тий. Цухтаагаад явах юм уу? Шийд гаргах. За нэгэн шийд гаргая. За зөв замаар явъя гэж шийд гаргасан бол тэрнийхээ хойноос хичээнэ. Өөрөөр хэлбэл тэр хичээсэн дадлыг өөртөө суулгаж авах. Жишээ нь урд нь бол найг бол худлаа хэлдэг байлаа шүү дээ. Хамаагүй л худлаа ярьдаг байлаа. Тэгвэл одоо би худлаа хэлэх чинь ийм уурхагтай ийм юм бэ гэдгийг ухаарч ойлгож мэднэ гэдэг маань. Тэгвэл би ухаарч ойлгоцсон юм чинь энэ худлаа ярьдаг зүйлийг болиё тий. Энийг өөрөөсөө кэнселж хаасъя гэсэн тийм шийдвэр гарч ирж гэсэн үг шүү дээ. За шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгвэл тэгээд худлаа хэлэхгүй байх дадлыг өөртөө суулгаж байгаа. Энэ явц бол янз бүр хуцаатай байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэргүүд нэлээд хэдэн жил ингээд амьдралынхаа турш худлаа хэлээд энэ тэрийг ингээд нэг цагаан ч юм уу тий. Худлаа хэлээд яваад байсан хүн гів гинт худлаж биш болно гэж байхгүй. Тэр чинь өөртөө хэлсэн. Нэг процесс явагдана. Тэгжээж нэг за би нэг одоо нэг жоохон худлаа хэлэх нь гайх боллоо одоо гэсэн тийм мэдрэмж орж ирж байгаа. Тэгжил сэрэх процесс явагдана. За сэрсний дараа зүгээр хүмүүсийн хамгийн их сонирхдаг зүйл бол нөгөө тэр өгддөг холбоо тогтоох. Тэдрээс мэдээлэл авч сурах, тэр дадлыг өөртөө яаж суулгах гэдэг маш их сонирхдаг зүйл байна. Ер нь бол яг хүн буюу бид гэдэг ном уншсан. Маш сайхан бичигдсэн. Их зөв тайлбартай. Ер нь хүнд бол тэр энгийн жирийн хүмүүс ч ойлгож байгаа боломжтой тийм энгийн сайхан тайлбартай бичигдсэн номыг уншсан. Тэгээ нэлээд мэдээлэл авч ойлгож авч байгаа. Тэрний дараа Наранбаатар гэдэг хөтч маань нарыг бол өгдөг холбож өгч. Энэ сайхан болсон. Би нэг өгд айхтар мундаг өндөр хэмжээнд холбогддог гэж ойлгохгүй ч тийм ингэж бардамж явахгүй ч гэсэн тодорхой хэмжээний мэдээлэлүүдтэй зөв амьдрах тийм зөв зөвхөн хайдлын гэдгийг нэг ялгацлах та мэдээлэлүүд бол хангалттай асуудал байхгүй. Тэгэхээр хараа ингэж аахгүй. Бүх хүн тэгж ингэж болох уу гэдэг асуулт. Эсвэл одоо юу гэдэг нь нэг хүмүүсийн чинь нэг бол жоохон ингэж мэдээлэл авах чи хонгод даа мөө болмол гэдэг ингэж эсвэл одоо юу гэдэг нь нэг их шидийн юм хүмүүсийг татаад байгаа л. Энээс юугаар ялгаад байна гэдэг асуулт гарч ирж байна. Гэхдээ тэр өөрөөр хэлбэл ялгуурлан гадуурхалт гэдэг зүйл буюу бусдыг дорд үзэх үзэл энд хангалаад байдаг байнга л. За тэнгэрт тийм байхгүй. Тэнгэр бол хэзээч хин нэг ялгуурлан гадуурхах. Чи тэ тарахтарч учраас чам бүтэхгүй гэсэн тэнгэрт тийм санаа бол байхгүй. Тэнгэрийг бол гүжирдэж болохгүй нь шүү дээ. Бид нар л энэ дотор л нэг доороо тийм яриад байгаа. Бүгд л өөтөө аавтаа эмээтэй эмээ наавтаа өвөө наавтаа тийм өвөг дээдстэй исэн үе байдгийн үү тийм тэгжиж л бид нар ч хүн болж төрж байгаа шүү дээ. Ямар ч тийм ялгуурлан гадуурхалтын нэг төрөө байхгүй гүөхөд бол ердөөсөө яг л цаас болж л төрж орж байна. Тэгээд энэ нөгөө амьдрсан орчин нөхцөл энэ тэрнээс шалтгаалаад нэг жоохон төлөвшлэн ч юм уу тийм хүмүүстийн ч юм уу алдаанууд гараад ирнэ. Тэрийг ер нь хүнийг одоо ялгууран гадуурхаад явж чадахгүй гэх хэцүү. Бүгд л өвд эцтэй юм чи бүгд л хамагдах боломжтой.
бүгд л сэрж байна. Тийм. Ерөөсөө нэг чи өстө хизээч зэрэггүй гэсэн тийм асуудал байж болох. Нэг ийм юм яриад штэ одоо сэрхийн тулд одоо төлөвшөх ёстой. Төлөвшөөгүй хүмүүсийг янз бүрийн нэг тийм холболт хийгээд мэдээлэл авдаг болоод өвдөлтөйгөө уулздаг болоод тэр даалгын ертөнцийн үйл ажиллагааг одоо бас нэг тийм оролцдог болоод эхлэхээр бас асуудал үүсэж байна гэж. Энэ яах аргагүй л дээ. Одоо жишээ нь манай бүгд чинь хүртэл нэг юу байгаас чанар аваа гэдэг. Тийм. Уг нь тэр нь яг ёсороо явдаг бол эхлээд тэр одоо улаач болж байгаа хүн маань чанараа аваад хүн болж төлөвшөөд гэсэн үг байна. За. Тэгснийхээ дараа онгот өнгөрөхтэйгээ уулзах. Тэ тэрийг бодлоод авах юм бол илүү зөв. Өөрөөр бөө гигийн тарих гэдэг тэр асуудал бол ойртож чинь гэсэн үг шүү. Манай ламын одоо буддизмд ч байж л юм л да тийм. Бас л одоо жоохон гажууд болцсон хэтрүүлсэн юм байдаг боловч ихэнхдээ л одоо нэг хүн чиглэлээ зөв хүн болох хэвээр тийм. Машин дараа төлөв болох хэвээр бүгд л байж л байгаа. Шунлаасаа ингэжсэн байх ч ёстой ч гэдэг. Байж байгаа. Тийм. Тэд нар нь яг төгс байна уу үгүй байна уу гэдэг л асуудал. Тэгээд шуналтаа хүн тэнгэрийн эрдэм авахлыг хэцүү асуудал үүсдэг. Мөнгөний хүмүүсэл үзэлтэй. Тийм. Нөгөө сэтгэлийн гимээ одоо асуудлуудаа шийдэж чадаагүй хүнд хараал хийж өгөөс ихгүй. Тийм. Ийм ч л айл. Өөр хийгээд тэрийг бүр ингэж оролдоо тэрүүн шунаад хөөцөлтөд хийгээд тийм үү? Тийм маш их мөнгө орж ирж байна. Ингэхдээ яах юм? За би тийм сэтгэлээ ч юм уу одоо төлөвшүүлээгүй. Тэгээд энэ хүчийг зөв бүсээр ашиглавал надад ямар хариуцлага магадгүй. Тэрүүл үнэ. Яаж уруудмаар тооцоо төлнө. Тэр төлөөс ер нь хэрхэн яаж бодлогдох юм? Төлөөс бол тэгэл яг л өгөө хавааны дээрс үнэн хаанч байхгүй. Оролцсон л төлнө. Тэ амь насаар насны асуудалд оролцсон бол амь нас гэдгээр төлнө. Эд хөрөнгөний асуудалд оролцсон бол эд хөрөнгөөр төлнө. Тэр нь ирээдүгээс нав. Ирээдүг гэдэг нь юм тодорхой. Ирээдүг гэдэг нь өөр хөвгт нь тийш. Өөр хөвгөд ачцсан ирээдүг. Өнөөдөр одоо ингэж шүү дээ нэг засал ном хийгээд одоо юу гэдэг нь аргалаад амьдрал ах уу бизнесээ амжилттай явуулна гэдэг ингээд тэгээд асар их засал ном хийдэг л дээ. Ер нь буддистууд ч хийдэг, ламнарч хийдэг, бөөнөрч хийж ин энэ дэр нь яадаг юм. Өглөөгээд ажил сайжирч чаддаг шүү дээ бас. Осыг сайж тэр зөв тэнгэрч нь бас нэг өөр хүнийг нэг жоохон засыг барий те нэг жоохон гайгүй болгоо гэж шүү дээ. Тэр өрөвдөөд нэг жоохон засал номны тусламжтайгаар нэг ирээдүгээс юм авчираад өгчөд тэр хүн ухаарад зөв болоод зөв ингэж явсан бол бас тэ ч ухаарлаа тий. Тэгэхгүй тэгэл би бартаал энэ тэрийг л ингээл архитаар суугаад ингээд явахлаа ч юм болоо. Тэр засал хийж гэнэ гэдэг чинь яг тэр тухайн үед тэр хүнд эд хөрөнгө байхгүйсэн гэсэн үг. За. Яг тэр үед тэр хүнд одоо нэг богинохон нас үлдсэн ч юм уу асуудал үүссэн байсан гэсэн үг. За. Тэгэхээр тэр эд хөрөнгө тэр насыг ирээдүгээс авчираад өгч. Хүүхдийн идэх хоолноос, хүүхдийн наслах наснаас авчираад өгч байгаа. Тийм үү? Тийм. Тэгээд нөгөөдөл чинь арх уугаад байна тэргээд би одоо болоод энэ ланд 200 оноод яваад байх юм зүг. Хүүхдийнхээ идэх хоол. Сонсч ирсэн үү? Нөгөө эцгийнхээ уянаар тоглож байгаа юм даа гэдэг. Тэр сонсч ирсэн. Тийм. Кино зохиолч төлж танд мэддэг хүмүүс ч байдаг. Тийм. Тэр чинь нөгөө хүүхдийнх нь ирээдүгээс нь яг тэр нөгөө хэрэглэх ёстой байсан хөрөнгийн авчираад авах нөхчгүй. За. Тэгээ аав нь яг тэр бизнес хийсэн босгоцсон байж болно. Тэр өөр тоглоод үргээд хийсэн ч гэж болно. Хамаагүй. Тэр ирээдүгээс нь авчираад өөрийнх нь хөрөнгө гэж тэр хүүхдэр хөрөнгөөр тоглох ёстой бол. Хойлоо. Хар тамхи татна одоо зугаацсан бил. Харин тэрийг хуулиараа тоглож үрэх ёстой болох. Тийм үү. Тэгэхдээ өөрийгөө өвдөд нөгөө хүүхд. Сайхан хүүхд байдаг. Тийм. Өөрийгөө өвдөд хар тамхины тэр бороо зүйл хацлаа. Энийг тийм үл өөрийн тооцоо боддог механизм байна тийм үү. Энүүнийг ер нь яаж жишээлбэл би одоо энд байгаа насандаа өрөөгчдөдөө асуудал үлдээхгүй яаж өөрийгөө цайруулах тийм болно гэдэг юм. Бас боломж байна. За тэнгэр чинь бас тий эвэгч шүү дээ. Энэ төлөөл байж байгаа шүү
ухаарах хэрэгтэй. За. Төлөвшөх хэрэгтэй. Тэр гэгээлэн явах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ асуудал шиг. Нөр хитэн үйл урдамтай орд одоо өвөг дээдсийн ч юм уу өөр бас байгаа шүү дээ. Тийм. Тэр бүгд ингэж арилгах боломж бий юу? Байлгүй. Юу яаш тээ. Урд өвөг дээдсээс үүлийн үр ирсэн байх магадaltaй. Өвөг маань одоо урд өвөг дээдс маань жоохон буруу мэдсэн гэсэн үг. Тийм. Тэглээгээд тэднийг хараагаад ах юм буруу байхгүй. Тийм. Тэднийг одоо ингэ те ийм үйл тэгээд ах те DNA тэргээл ингээд бодоол стресстэй байх юм бол өөртөө үйл үр нэмээд ийн гэсэн үг. Өөрөөр өвөг дээдсээ хараа зэмжил гэсэн үг. Харин тэрний орн за яах вэ өвөг дээдс маань гэдэг нэг асуудал байсан л юм байна. Өнгөрч те. Харин ямар ч зүйл юм болчоо те. Цааш тэнийг нь яах вэ? Би өөр ухааруул болох уу гэдэг замаараа зөв замаараа явах юм бол тэр үеийн үрийг чинь таслаж байна. Үеийн үрийг гэж баг хоёр хөл зам байж байна. Нэг нь болохоор өрдөөсөө яг тэр үеийн үрийг ингээл идлээ хэдэн үе үйдэг. Марч дуусна. Нөгөөх нь ухаарал төлөвшил гэгэрлийн замаар очоод ингээл боловч. Өөрөөсөө энэ юу гэдэг нь надаас хойш юу бол бүх өмнөх үеийн үрийг би өөрийнхөө гэгэрлээр гэтлээ надаас хойш тэр үл өргөх болсон. Бүгдийг шийднэ гэсэн үг байхгүй. За өвгөний юу хийжсэн, аав юу хийжсэн юм асуудал төржсэн. Бүр өөр өндөр өвдөөдсөн ч гэсэн асуудал төрж болно. Тэг одоо яах вэ? Өнгөрсөн. Дайн дэжинтэй үе байсан бэ? Хэцүү үе байсан бэ? Тийм байж болно шүү дээ. Тэр бол өнгөрсөн зүйл. Харин тэрийг бид нар засах хэрэгтэй. Зөв болох хэрэгтэй. Тэгэх тул би яах? Би одоо гэгэрэл рүү гэхтэр одоо бидэрт юу бодогдов гэдэг тэр нэг орхон багш мадны доор суусан ч юм уу нэг агууд очиод ингэ суух гэдэг шүү дээ. Тэр гэгэрэл муу юм. Яг хөө нэг талдаа нэг буруу биш. За. Тэгтээ одоо бид нар орчин үед амьдарч байна. Тэ? Хаа гэсэн 2500 жилийн өмнө ч юм уу 3000 жилийн өмнө хүн чинь интернет байхгүй, нам зөвлөлт хийх байхгүй, пандемик гэдэг хүнд хэлж өгдөг юм байхгүй. Тийм усуд чи яах? Маш их удаан цаг хугацаа зарцуулж бясалгаж шүү дээ. 8 жил ч юм уу тий. Одоо бол тийм шаардлага байна. Ном байна, зохиол байна, тий, кино байна. Танд мэддэг хүмүүс ярьж чинь бид нар хоорондоо мэдээлэл солилцож чинь интернет байна, YouTube байна. Бүх юм байна шүү дээ. Мэдээлэл бол бид нарт байхгүй байна. Харин тэр зөв мэдээлэл тал руугаа бид нар яг явж чадчихна уу гэдэг л. Тэгэхээр чинь яг за тавай Будда гэдэг хүн жишээ 8 жил сууж байгаа бяцлах жагаад ингэсэн бол бид нар бол тэрнээс байх хугацаа энэ асуудлыг шийдэх боломжтой болж байгаа. Тэгэхээр бас нэг хитэд үлж шүү дээ. Тийм. За одоо тэгвэл сахил санаар хүртэл тэгэл агууд сууж байгаа л гэгээр тэгэл бид нар мохруулсан. Үгүй. Сайхан гэр бүл болоод ажил амьдралаа хийгээд тэг зөв яваад тийм. Зөв амьдраад хажуугаар нь оюуныхаа төлөвшлийг дээшлүүлээд тийм. Татлуудаа сайхан засаад худал хэлдэг байсан бол болоод улгаан хийдэг байсан бол өөр болоод тийм. Хуурч мэгдэг байсан бол болоод бусдыг дард үздэг байсан бол бүр болоод тийм. Атаархдаг байсан бол тэрийг бүр нойллоод хайр нэмэлээ зөв болоод ингээ хүн чи зөв тал руугаа яваад иж болно. Ингэсээр байгаа төлөвшил нь үүсээ. Тэгээ цаашаа нэг тэнгэр газар тэнгэрийг өгдөөцдөг юм. Бясалгын замаар нэг багахан хугацаанд сайн холбогдоод дараагийн шатах мэдээллүүдийг авах тэгэл хүн гэрч болно. Энэ өөр нийтэд сансрын юм биш байхгүй. Бид нэг сансрын юм гэдэг дээрээс холбогдсон. Тийм баг. Заавал одоо тэмдэгтэй хүн бөө болдог тий. Заавал сахил санаар хүртчихэж одоо гэгэрдэг нэ тэрийг чинь бас нэг жоохон тийм хэрэглэж яваад байна. Үгүй. Хүн болгон төлөвшөж болно, ухаарч болно, гэгэрч болно. Бүгд л бодлоо. Зөвхөн тгий гэсэн тэр замыг сонгоё гэсэн хүсэл эрмэлзэл байх. Өнөөдөр бол мэдээлэл хангалттай. За хоёулаа жоохон түүх ярина. Тэр анх танилцж байхад хоёулаа тэмцэгч хийн гэх тийм жагсаа цуглаа хийн. Тийш дөөрчдгийг барьж авч өдөр нь алцалдахсан гэж явчихсан тийм. Өнөөдөр нь алцалдахыг гээд ингээд яриад явхад
мэмиг өгөх хүн байгаа болов гэсэн чи өгье гэсэн хүмүүс таарсан шүү дээ. Тийм. Үгүй лөөвчтийг одоо тэгээ улс төр төрсэн лөөвчтэд алдчих том. Тэр үе чинь нөгөө үүсэл төлөвшөөгүй хүн чинь нөгөө асуудлыг буруугаар харж шүү дээ. Хүчрхийлэл. Гэтэл хүчрхийллийн бус замаар одоо бүх асуудлыг шийдэж байна. Бид төлөвшөе. Сайхан бүгд нийтлэг төлөвшөж. Төрдөө төлөвсөн хүн л гаргаж байгаа. Өөр асуудал. Ард түмэн төлөвшчих тэр аяндаа тэр төлөвсөн хичээ төлөвшөөс өөр замгүй бол. Үгүй болсон тийм үү? Тий. Өөрөлдөл худлаа хийж чаддгүй болсон. Ягаад гэвэл төлөвсөн хүн буюу яг туулаад худлаа ярих гэдгийг мөн чанарыг мэдээ зүрх сэтгэлээр ингээ ойлгоод төлөвсөн худлаа ярьж байгаа хүн шүү мэдэр. За тэр 78 жилийн өмнөх сухад өнөөдрийн сухад хоёрын хооронд ямар ялгаа вэ? Гол зөндөө ялгаа байна л да. Чи нарих уухаа боллоо. За тэр үед арга бодлоо тийм үү? Ажил тарахтал нэг хоёр бор үнээр чирээд ороод идчихсэн тийм. За арх өдрөөсөн тамхи татдаг байсан. Угалц бүгд байсан тийм. Бас нэлээд тарган байсан. Нэлээд тарган байсан шүү дээ. Одоо ингээл хүн заавал тийм их цацтлаа хит идэх шаардлага. Зүгээр л нэг баг зэрэг хийгээл. За яг тэр хугацааны яах вэ? Тэг янз бүрийн зайтай. Идээд сайхан хоолундаа идээд хоолыг госоод энэдэрийг даахгүй адилхан л хоол. Муудаагүй бол тийм хит хортой биш л бол хоол. Дахиад асуудал биш. За тэгээд дээрээс нь худал хэлэхгүй байх маш их хичээж маш их өөртөө дадал суулгаж авсан. Дээрээс нь одоо хулгай гэдэг зүйл байна тийм. Урд нь бол хулгайг бид нар чинь андуур алгадаад байдаг гэсэн шүү дээ. Тийм. Зүгээр л хүний эд хөрөнгөний юмыг ингээл тийм юмыг гаргаж хулгайлсан бол хулгай гэж боддог гэсэн. Гэтэл бас өөр хулгай байна. Гэр бүлийн амьдрал байна шүү дээ. Тийм. Эхнэр, нөхөр, үр хүүхдүүд тийм тэдний аз жаргалтай амьдрал тэр амьдралын ирээдүйн цаг хугацаа гэж. Тэндээс нь гарч чаддаг хүмүүс байна шүү дээ. Тэг чи би зүгээр гинэт шахав юм яриад явж байдаг. Өөрөөр хэлбэл эхнэрийн ч юм уу нөхрийн ч юм уу уруу татдаг буруу зам руу одоо өөрөөр хэлбэл одоо ирмийн нэг буруу тийм дадлууд байна шүү дээ. Одоо тийм одоо тэрийг гараж барашгүй гоё нэрлэж байгаа сүлдэж байх ч юм уу юм болоод байна шүү дээ. За үгүй бол архинд ороод татчих тийм. Ааста тийм гоё вариант ярих уу гэл. Тэгэл нэг сайхан өөр хүүхдүүдтэй аз жаргалтай гэр бүлээрээ байх тэр хормоос хулгайлаад байна шүү. Тийм ч бас нэг төрлийн хулгай. Тэр хулгай ч маш олон төрөл байна шүү. Энэ бүгдийг бид нэр ухаарч ойлгож тунгаах хэрэгтэй болж байна. Тэгэхгүй зүгээр нэг хүний гар бут суулгаалдаг бол хулгайч биш. Тийм хулгаалдаг бол хулгайч биш тийм. Гिचээд өөр юм ийгээд явах ч буруу. Адилхан хулгаанууд байна. Төрийн өмч тийм. Төрийн өмч ард түмний итгэл найдварыг бол тэг хайр найраг хулгайлж. Тийм. Байна. Тэгээд эрийгээ зүгээр зүйл. Гастай зүйл. Тийм байх. Тэр чинь хулгайч өөрөө тэгээд үйл явраараа маш их тооцоод бол та. За тэгвэл энэ бүхнийг болно гэхэд өөртөө хэрхэн ажиллах, дадах ер нь ямар хугацаа зарцуулагдаад байна? Ер нь одоо үед бол ер нь 2 жилээс 6 жилийн дотор хүн бол ер нь их дажиг болчих юм байна. Асуудал. Бусдаа харьцаа, ууруцаа тэр бүгдийг сайхан гэдэг дараа. Атаа орсолын дээр байхгүй бол түүнийг хайрлаж чаддаг, өршөөж чаддаг. Хүнээс уучлалт өгч чаддаг чинь. Тав. 6 жилийн дотор хүн бол болно. Наатал нь бол чадварлаг хүмүүс бол 2 жилийн дотор болно. За яг ингэж одоо хүмүүс нэг нийтээр нэг сэрэлтийн процесс явагдаад байна шүү дээ тийм үү? Хэрвээ ингэж төлөвшчих юм бол нөгөө бидний хүсээд хайгаад байгаа нөгөө өгдөлтөйг холбоотой мэдээлэл авч чаддаг болгохгүй шууд өөрөө нэгдэнэ. Тэр асуудал шалгуур руу орж ирж байна. Төлөвшсөний дараа. Тий. Шалгуур заавал нэг тийм одоо бөөдөр ч юм уу гигантэн дээр очиж залгуулах гэдэг шаардлага байхгүй. Ер нь бараг байхгүй. Яагаад гэвэл төлөвшөх процесс руу өөрөө ороод хичээгээд эхлэх юм бол өвд эзөөстэй ажиллаад эхэлнэ. Яагаад гэвэл бидний өдөр болгон харж байгаа тийм сүүргэл залбирал гэдэг чинь бид нар тал. Тэгэхээр тэд нар чинь яг ингэ зүг зам руу явуулаар юм. Болж ийн миний хөө гэж зүгээр баярлалаа. Тэр өөртөө холбоотой. Заавал нэг бүр нэг сүртэй ингээл тий. Тэд
ийм хувцтай тэр ингэрэг дуулахтаа тэгэл согтуу тийм шаардлага байхгүй. За цаашдын ажлаа ирээдүгэ яа гэж төлөвлөж яах гээд зориод яваад байгаа л та. Ер нь бол зөв тийм биетэй хотлоо хэлдэггүй, биенийг хуурч мэхэлдэггүй, заллаад хийдэггүй, биеинд ахтархаад байдгүй, биенийг дорд үзээд оромжлоод ирэхэд байдгүй нэг тийм бүлэглэлийг бий болгосон юм байна. Энэ бол одоо нэгдлийн хамгийн сайн бол талбарт тавиач хэрэггүй. Янз бүрийн хуулинтэй тэр хүмүүс байгуулах ч юм уу, харшаа ч юм уу тийм хуулиуд захирагдаад байх хэрэг байхгүй. Богино настай, урт настай байсан хуулиудад зүгээр ёс жай гэдэг эртний манай байжсэн зүйл байхгүй. Тийм. Энэ дээр тулгуурлаад төлөвшөж. Биеиндээ хотлоо хэлэхгүй юм чи яах юм. Тийм. Төртөн тийм юм байж байгаа бол ард түмэн амарч ирээд байна. Би энэний төлөөлөж явж байна. Сая хоёлаа нэг сургалт 5 6 ч сургалт хийлээ шүү дээ. Хүмүүстэй ингэж харьцахад одоо хүмүүст юу шаардлагатай байна гэдэг бодогдчихэв. Харсан дүгнэлтээ сургалтууд бол их сайхан болж байна. Тий. Ер нь бол одоо ихэнх хүмүүсийн идэх хоол өмсөх байр машин асуудал биш болж байна. Одоо хүмүүс өртөөсөө зөв замыг л яагаад. Тий. Зөв зам бэлэн байна. Өвд эзмаа ч гэсэн нөгөө тавчаад тааш тэр алтан дээр үнэ ялгуундаач тэр тий хүн буюу бид номон дээрч тэр буддагийн сургаалт ирнэж тэр Иесусийн хамгийн анхныхан тэр сургаалын зөв сургаалт ирнэж тэр Аллах одоо Коран судрын хамгийн зөв төгс хэлбэр дээрнэж тэр одоо энэ зүмбүрийн одоо бөө царангууд бас сургаал номнууд болох гэдэг шүү дээ. Дээрч тэр бүгдээрээ л зөв тийм зөв хамтрал зөв хэлбэл байхыг номлосон байна шүү дээ. Тэгсэн Яг энийг чин сэтгэлээс ойлгоод сурч мэдэж аваад энэ зүг рүү явахыг хүсэж шүү дээ. Одоо зүгээр хэсэг хон хугацааны өмнө бол 100 хүнд хэлэхэд нэг нь л төлөвшлийг гэжсэн бол одоо 10 20 ингээд ойлгож эхэлж шүү дээ. Өөр сайхан тий. Яг битэр нэг одоо Facebook хуудасаар тархины хакер болон Тэнгэрийн сургуулийн группээр дамжуулаад хэдийд удаагийн үн төлбөрхүүгээ сургалтууд зарлаад хийгээд байгаа. Тэнд хийгдэж байгаа бүх сургалтууд бол заавал нэг тийм хүч хэрэглэхгүйгээр илүү мөнгө төгөөр гэсэн шийдийн хувцснаар юм байхгүй хүнийг төлөвшүүлэх замаар сэрэх боломж байна гэдэг талаас нь. За сэрсэн байгаа ч гэсэн зөв төлөвшөлтөө нөгөө хүчийг зөв зүйлд зарцуулдаг хэрэгэлдэг. Тий. Сэрээд нь төлөвшөд ирэх юм бол заавал тэрийг нэг гайхуулаад инээ тэргээд ингээд шаардлага болчихсон. Оо байдаг зүг. Тий. Одоо л гайхуулж агаад тий мөнгөний өнөөс үзэлтэй дээ шүү. Тий. Энэ өөрөө тэгэрийг. Энэ шалгуурын дунд л явж байгаа. Шалгуурын дунд жил гэсэн. Тэгвэл ер нь энэ төлөвшөл гэж яриад нь шүү дээ. Одоо төлөвшөл одоо зөв хүн болж төлөвшөх явдал. Энд ер нь ямар ач холбогдолтой юм жишээлбэл. Заах нэг би жишээ авъя. Монгол улсын ерөнхийлөгч асан тий захиаг хэлбүүд орж. За захиаг хэлбүүд орж байгаа байна. За энэ. За Бямби ирж байгаа энэ. За Батч. за тий. За энэ хоёр хүнийг үнэхээр гайхамшигтай зайран байна гэж бодсон. За тэгээд хоёлаа. за тий тэр үзэж харах, засах нэ тэр айгүй мундаг. Гэхдээ яг ижил. За бүр хинээс нэг сөөж илүү биш. Яг ижил. Гэхдээ байгаа байдал нь хэвээрээ тий. Нөхцөл нь тий. За танд одоо ингээд энэ хоёрын аль нэгийг сонгоод 10 хүртэлх насны ч юм уу хүүхдээ ялцч үзүүлэх засуулах тийм тохиолдол гарлаа гэж бодъё. Тий. Хэнийг сонгох вэ? Ирсэн ч юм гэл бараад байгаа хэрэгтэй. Нөхцөл тийм. Хүмүүс нөгөө зөв төлөвсөн тэгээ зөв хандлагатай тийм хүмүүсээ сонгодог. Ерөөсөө. Бид нар ч гэсэн өөр хүүхдүүдээс дандаа шаарддаг. Худлаа битгий хэл. Тийм үстэй. Худлаа битгий хэлээ. Хүн битгий хуураад бусдыг битгий дорд үзээд тахаараа яасан хатаарах юм нөхөө тэгж болдгоо ингээд. Бусдаас өөр хүүхдүүдээс болохыг аюу өндөр төлөвшөл бид нар шаардаад байдаг.
Ихчээ өөрөөсөө бас нэг жоохон нот байгаа. Уг нь бол үлгэрлэл хамгийн сайн төлөвшлийн багш нь байхгүй дээ. Өөрөө зөв болоод, зөв дадаад, зөв ойлгоод тэгээд үр хүүхдүүдэд үлгэрлээд явбал бид нар ийм зовлонгуудыг төсөв кэнслэл явж байна. Энэ буруу байгаагаас ч л үүдэлтэй зовлон. Тэ? Бусдыг гомдооч. Гомдооч сайхан гэдэг нэг чин зүрхнээс уучлалт чаддаг. Тэ? Тэгэл тэр чигээр буглаад явцдаг. Тэр наадаа дайсан л дагуулаад хизээ нэгэн цагт тэр дайсан гарч нөгөө хоёр нэг өдөр бодлоо. Бусдад гомдчихдаг. Асал эндээ нэг л хараа тэгээд яваал яваал. Тэгж тэгжсэн нэг арх угаал хасан согтоо байгаа л би. Тэгэл цагтаас сэргийлэх болол тэр дайсан гэл явж. А гэтэл тэ гомдсон бол сайхан өршөөч л. Зүгээр сайхан өршөөч. Тэ нэг гомдсон шүү дээ. Хэлж байгаа өршөөсөн ч болно шүү дээ. Тэ өршөөч. Тийм ба. Гомдсон бол сайхан уучлал. Монгол улсынхаа ирээдүй гэдэг юм уу та сэргэн манд одоо өнөөдөр нийгмийн амьдрал улсын амьдрал хүмүүс жоохон сэтгэл дундуур байна шүү дээ. Сэргэн мандах цаг болсон л өнөөдөр. Одоо яг цаг нь ирчлээ шүү дээ. Удахгүй тэгээд 1000 тий одоо төмөн гэж ирж байгаа шүү дээ. Төмөн имсэрсэн хүмүүс бий болно. Тэд нар бүгдээрээ энэ Facebook нэтэрээ энэ сошиал ертөнцөөр төсөл төлөвшил зөв амьдралын тухай ярьж эхэлнэ. Үр хүүхдүүд маань энийг дагаж эхэлнэ. Тий өөр хүүхдүүдээ ч бүр зөв төлөвшүүлэх аргануудаа мэдээд эхэлнэ. Тэгнь. Дээрээс нь төлтөө төлөвшөөгүй гаргахаа байна. Болоо. Өөр асуудал. Энэ процесс хэдэн жилийн хугацаанд явах вэ? Ер нь ард түмнэрийг хүсэх юм бол айгүй ойрхон. Маш өргөн хугацаа. 3-4 жилийн дотор л хийж байна. Ард түм нийтээрээ хүсвэл. Тэрөөс хүсэхгүй болж авах удна. Тэртээ дэргүй жоохон удаахыг хүссэн. Маас байж. Тэгээд тийм амархан байр суурь тавьж өгөхгүй хүснэ. Үр хүүхдүүдэд төлөвшүүлэх арга ухаан сурна гэж гэдэг чинь зүгээр энэ нэг жишээ авах. Ах トゥ хоёр. За. Тэ? Ах トゥ хоёр ингээ сайхан ингээ ах нь ингээ нэг Facebook ч юм уу нэг тоглоомор тоглоо сууж ах. Дүү нэрээд ахаа тоглоомор бол ах гэсэн тохиолдол гардаг шүү дээ. Гардаг. Тэ? Тэгэн гот ах нь яах вэ нөгөө аав ээж нь хараагүй дүг гэж явуулчихдаг. Үгүй. Тийм шүү. Тэгэн гот нөгөө дүү нь аав ээж дээр очиод гэж орилж байгаа. Агаа над тоглоом өгөхгүй ингээ хоолд. Тэгэн гот бидний халтаа. Чи муу да тэ дүүтэй нэ ганц юм өгчөөд яад ин чи хийн гэдэг нэг ах юм. Доош нэж. Тэр нөгөө дүүгийн ахын эсрэг дайсган болгоод ахыг үл хөндлөгч болгоод хүмүүжүүлээд өгдөг. Тэгэхээр ах гомддог. Тэ. Энэ симэрхэн нудраад байдаг. Үсээд байдаг. Зүүн нь бол тэ уучлаарай минь хөө. Ах чинь чамд өгөхгүй л гэсэн бол өгөхгүй шүү дээ. Чи ахыхаа аргыг нь болгоод хүндэтгэж байгаа. Өөрөө тий. Өөрөө ингээд нэг ихтэйхэн ахаасаа гоогаад болоод аа. Ваа. Тэнгууд нөгөө дүү чинь бас ажиллана шүү дээ юм шүү дээ. Та бичин төхөөлж өгдөг ч юм уу. Тийм шүү дээ. Чи хүн шүү дээ бас. Тэгээд ах нь тэгээд ингээд дүү ингээ урд дуур ингээ хайр татсан байхлаар чи тэр чи хүн байхгүй юу? Ваа тавай тоглоом үгүй шүү дээ. Эндээс л хайр хүндлэл бий болдог. Гэтэл бидний буруу үйлдэлүүд нөгөө хайр хүндэл хоёрыг устгаж байдаг. Хүчээр шийдэгдэх. Хүчээр шийдэх. Дарангуул эрх мэдлээр дамжиж. Тийм дарангуул орчин төссөн бүх тэргээр л дараагийн асуудал шийдэж яваад байна. Асуудал тийм. Харин тэгээд яг хаа үзэгчдэд хэлэхэд бидний зорилго юу гэхээр нэг тийм түмэн хүнийг анд нөхдөйгээ тийм зөв төлөвшөлтэй нэгэндээ худлаа хэлдэг, болгоо хэлдэг, араар хотголдгоо. Айх уугаал нэг татаар торлолдоор хийдэг. Тийм түмэн хүмүүсийн нэгдэл үүсгэе гэдэг сургалтаа хийгээд эхэлж байгаа. Тэгээд манай тэр төлөвшлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг удирдах байгаа багш маань бол Сүхбат гэдэг одоо энэ хүн байгаа. Урд нь багшилж байгаа тийм үү? Оо юм багшилж байгаа. Одоо багшлсан чи ямар ядартай юм шүү. Хүн ер нь хүнд юм заагаад ингээд яг хоёр цаг зогсоо самбар гэдэг ингээд ядартай юм. Яг ингээд багшлт дуусны дараа ингээд суугаал ингээд нэг компьютер уугаал нэг яг суумаар болт юм шүү. Ер нь багш нар л учраас хүнд юм. Тийм.
За нэг иймэрхүү ажил хийгээд эхлүүлээд ингээд явж байгаа. Тэгээд та бүхэн үн төлбөргүй юм чинь те эхний нэг 5 10 хоногийн сургалт бол үн төлбөргүй явж байгаа учраас хүрээд ирээч. Хэдүүлээ сайхан ярилцъя. Хинд ямар боломж байна, хинд ямар чадамж байна, хинд юу байна те тэрүүгээрээ бусдаа ингээд нөлөөлдөг тийм гоё нэгдлийг, гоё багийг хамт олныг үүсгэх талаас ажиллаж байгаа шүү гэд. За тэгээд одоо бас таныг бас энэ талаараа тавчхан сурталчилгааны маягийн гэдэг юм. Эсвэл зүгээр чин сэтгэлээсээ ч юм уу тэрийг үгээ хэлээд хоёлаа яриа хандрлаа. Ер нь бол түрүүн хэллээ л дээ тий. Яг л тийм нэг сайхан ээр би юм дээ үнэхээр эн чин зүрхнээсээ тэгэл итгэл байж болдог юм а даатгач болдог. Тий. Нөгөөх нь яг л сайхан хариуцлагатайгаар хийж шийдэж чаддаг тий. Тий. Тийм ээр хамт олон нэг нөхөд хэрэгтэй байна л да. Бидэнд өөрөө үрдээсэл хамтран тех нэгдлийн нэг онсон. Ер нь бол Чингис хаан 9 өрдөгтөө бол тангараг тавьж байгаа шүү дээ. Хууль доор нэгтэй. Тэ зүгээр л төлөвчлөл нэгтцсэн. Яг л жамхтаа маань тангараг тавиа яваад ирсэн. 3 удаан зарлалтаа тавьсан ч тэр бий шүү шүү дээ. Тий, тэгээд бас л цусан мөр болсон шүү дээ. Ардын урсгалын 7 гэсэн цусан мөр тавуулаад явсан. Хэцүү байсан. Одоо энэ харцлын маань ч бас асуудал үүсгээд л байж. Тий. Тангараг бол тийм сайн зүйл биш. Энэ бол үнэхээр төлөвшөөгүй хүмүүс, төлөвшөөгүй хүнтэй зохицуулж болох зүйл. Угуул хууль дүрмийн дагуу нэгдэж шүү дээ. Төрийн ёс байгууллагын хууль, хошооны хууль, банкны хууль гэл тий. Улс төрийн намуудын хууль гэл нэг ашиг сонирхолж үүдийн мөнгө төгрөг төр нэгдээд байна. Нөгөө хууль нь өөрчлөгдөж байна. Угуул нас нь дуусчихна. Угуул дараагийнх нь гарч ирэх байхгүй болох чинь тэр хуулийн. Тэгээ нөгөө нэгдэлч нэгдэл биш бол. Төлөвшсөн хүмүүс бол тийм байх. Нөгөө дараа ярьсан л ярьсан, хийсэн л хий. Чингис хааны маань онол өртөөсөл бүгдээрээ зөв юм дээр. 13 дугаар зуунд нэг тийм таг харахгүй бүдүүлэг асуудал үгүй яваад байсан юм шиг төсөөлөд байгаа шүү. Үгүй тийм тэр нь дийлэнх нь гэгэрсэн баха. Тий. Дийлэнх нийгмийн дийлэнх олох нь гэгэрчих тэр аяндаа амраа амтлан нийгэм тогтчихсон юм болов. Ярихсан тохирсон болоо. Тий. Чингис хааны маань нөгөө хуагч юм нь одоо гэгэрүүлсэн байж таарах шүү. Тийм. Тий. Тэр хүн чинь бас газар тэнгэрийг сонсдог мэдэрдэг юм байсан. Тэгээ хүнд зөв зүйлийг заагаад өгч. Нөгөө хүн чинь бас зөв найз нөхдөдөө таньдаг сэтгэлээрээ олоод нөхөрлөж таваад. Тийм л. Бид нар чинь одоо олон ийм юг бүтээх гэж оролцсон шүү дээ. Тийм. Албаа нийгэмлэг тэмцэгчдийн баг ослох бас ихтэй баг тийм. Муу хүнтэй ингээд үдсэн шүү дээ. Тийм. Тэгээ болдгоо. Тэгээ яасан дунд нь нөгөө төлөвшөөгүй хүмүүс чинь бие биенийхээ арга баргаар янз бүрийн болдог хийдэг ярьдаг. Үйлддэг. Нууцаар сэмэрх очоод хувилчдаг. Тийм. Хамгийн дөрөнд явж байсан хувилчдаг. Угуул хамгийн сүүлд явж байсан хамгийн мэдээлэлийг зарчдаг ч юм уу. Тийм. Угуул нэг ихнэр орж ирээ самарчдаг. Тийм. Тэ асуудал юм. Тэгэхээр бид нар өрдөөсөө яг л одоо нийтээр зүг болох хэрэгтэй. Яг вэ урд нь буруу байсан байж болно. Тэр бол амьдралын туулал юм чинь. Тий. Уучлах хэрэгтэй. Энэ цаг мөч юм уу? Маргаашийн цаг мөчөөс бид нар зүг болоод хэлэх хэрэгтэй. Бүгд зөвийн төлөө хичээл гэдэг хэрэгтэй. Тэгэх юм бол тэнгэр чигээ бид нар юмс зөвийн төлөө. Дэлхий энэ Монголыг ингээд төрштгөөд ингээ амар амгалан болгох чинь жижиг асуудал болж байгаа. Бид нар дэлхийг төрштөг. Гэхдээ зөвөр байнд ажнаа биш. Тий. Язан бүрийн буруу зүйлэр биш. Үзэл санаагаар. Тийм. Зөвөр. За нэг иймэрхүү амбиц гэдэг юм уу та зорилго тавьж ин тэгээд бас найз нөхдүүдээ ч гэсэн одоо хоёр чинь хэдүүлээ талд нэг юм хийгээл ингээл эргүүтэл тэр нь болохгүй те ухандаал уурлал бахандаал гэдэг ерөөсөө хэдүүлээ нэг тийм өөрсдөө эхлээд гоё хүн болъё гэдэг тийм уриалгыг битэрийн зүгээс хөргөж байгаа шүү. Нөгөө юу гэдэг вүлээ? Эхлээд тэ өөрийг зас гэдэг. Бид нар яг засцсан байсан юм гэдэг асуудал байсан. Асан тийм. Нэг хөөрхөн цагаан удлаа ярьчдаг гэсэн мэтлээ би инста нэрээ дэд зэргийн хүн тэ доктор профессор ч гэж яриад байдаг тийм. Асуудал. За баярлалаа. За